Цус багталтын үеийн хоол имчилгээний талаар товч тайлбарлая. За цус багталт нь маш олон учир шалтгаанаас үүсэх бөгөөд манай орнд түгээмэл тохиолдсон төмөр тутлын цус багталт болон хуулийн өвчил буюу амин дэм B12-ын цус багталт байдаг. За төмөр тутлын цус багталт гэдэг нь цуснд хангалттай хэмжээр хүчил төрөгч зөвлөгдөхгүйн улмаас хүний биед ядрах, суйлдах, толгой өвдөх, зүрх өвдөх, үс хунах, салаалах, хумс хураашах, хугарч гэмтэх, булчин сулрах, их хүчил болон эсэглэн зүйлэтгээд хэл хорсох, зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Төмөр тутлын цус багталтын үед төмрөөр баялаг буюу бичил эрдэс бодисыг агуулсан хүнсийг илүү хэрэглэх зохимжтой байдаг. За бүх төрлийн шошинд төмрийн агууламж өндөр байдаг. За өвөр тарианы төрлөөс бүх төрлийн бор будаа болон овьёсны хэмэгцсэнд илүү өндөр агууламжтай байдаг. За ногооны төрлөөс гэвэл бүх төрлийн ногоон навчид ногоо болон хөрөн манжин, улаан ловон бүх төрлийн хатаасан мөгөнд илүү өндөр агууламжтай байдаг. За жимс жимсгний төрлөөс хар чавга, чангаанз, бор усан үзэм, анис, анар, нэрс, нохоо гушуу зэрэгт төмрийн агууламж өндөр байдаг. За мөн төмрийн агууламж өндөртэй хүнсийг хэрэглэхийн хажуугаар төмрийг саатуулагч хүнсийг хослуулан хэрэглэснээс төмөр шимэгдэлт нь буурснаас хүн цус багталт үүсдэг. За тийм болохоор төмрийн агууламж өндөртэй хүнсийг хэрэглэхийн хажуугаар сүйтэй цай болон өтгөн цай, кофе, хэд хүүтэн хоол хүнсийг мөн халуун ногоо буюу амтлагчтай хоол хүнсийг хэрэглэхгүй байх нь тохиомжтой байдаг. За хэрвээ та сүйтэй цай байнга хэрэглэдэг бол төмрөөр баялаг буюу махан бүтээгдэхүүн хэрэглэх явцдаа сүйтэй цай хоол идэхээс 30 минутын өмнө болон хоол идснээс 30 минутын хойно идэж хэрэглэвэл зохимжтой байдаг. Дээрх хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутам хоол хүнсэнтэй хэрэглэснээр төмөр тутлын цус багталтаас урьдчилан сэргийлэх болон цусан дэх төмрийн агууламжийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм аа.